нэг ширээ нэг ийм савтай шилтэй ширэн хийсэн ус уу баглаа усаа юм яах юм болоо юу гэж бодож байна ажиглаад хараад багшийнхаа юу гэж хэлхийг сайн сонсоод тэгээд даалгавар хийлээ. Энэ ширэн савтай уснаас хагийг багш нэг дотор нь ганцхан шиг бичгийн хавчаар хийсэн байна. Тэр хавчаарыг усаа асгахгүйгээр, гараа норгохгүйгээр мөн шилтэй усаа өөр сав руу юулахгүйгээр тэр бичгийн хавчаарыг яаж авах вэ? Сарандаа. Яаж авах вэ сарандаа? Сарандаа. Доктор нэг доктор яаж авах вэ? Ерөөсөө дотор нь энэ сав руу чиний гар орохгүй, тэр сорон ерөөсөө орохгүй хандраа хэлээд байгаа. Тэгээд өөр гар чинь орохгүй. Тийм байдлаар яаж авчих вэ? За тэгвэл юу гэж бодож байна? Нөгөө ондоо алгууд би хаяа гадаа нэггүүдээ тэгээд ондоо юу тэр төмөр авахгүй. Амди тэр төмөрөөр авчих гэдэг. Сандаас нь тэр хийх үү? Хийх үгүй гаднаас нь. За энэ хүн юу гэж байна? За өөр бодож байгаа юм байна. За надад хэлээр байна шүү дээ. Сарандаа татлын хүнсэлтийн болохоор татхтаа ихэд шилний гадна талаас сорндоо наалдуулж аваад дээшээ татаж тэгэхэд соронд шилэнд наалдаад дээш гарна. Гэж бодож байна. За энэ хүн юу гэж байна? Я бодлоо онзэр дээрээс нь саунд хийхгүйгээр дээрээс нь жоохон зайтай бариул гарна гэж бодож байна. Савныхаа ингээд асар дээр нь за өөрөө гэж бодож байна. Өөрөө гэж бодож байна. Тэмээд багштай хэлдэг. Савндаа усан мэдээ гараа хийх. Гараа хийх. Ямар нэгэн байдлаар ашиглаад наадах бичгийн хавчаар гаргаад ирээд үзье.
За одоо сартаас авчих явуулаад надад тавьчих. За одоо багш баавал за бид нар ингэсэн тийм үү? Бид нар нэгдүгээр таамаг дээр ийм юм хийжсэн. За та нараа шууд авсан дээ. Энийг самтлаад авчнаа гэж шууд гаргаад ирсэн. Тэр бичгийн хурцаарыг бид нар саргын сүлжээгээр гараад авахгүйгээр усаа юугаар авч чаднаа гэж гараад ирсэн. За тэгээд манай анхны санчуулгаараа гаднаас нь саранзаа татнаа гэж хэлсэн тийм үү? Мөн ансар дээр нь барина гэх. Тэгвэл ансар дээр нь барихад тэр юм гарч ирсэн үү? Гарч ирээгүй. Харин саранзаа ингээд шилээ дагуулаад ингээд татангууд тэр юм гараад ирсэн тийм. Тэгвэл бидний өмнө нь энэ гарсан таамаг буюу гаднаас нь саранзаараа хот болоо гэсэн таамаг маань болж ийн гэсэн үг тийм үү? Харин ансар дээр нь ингээд бариад хахад гарч ирэх үү? Ихгүй тийм. За одоо багш. Баавал энэ хаттай эд зүйлсийг өгнө. Хаагид эдгээр эд зүйлсээс за эдгээр эд зүйлсийг нэрийг нь өгнөж шүү. За эд зүйлс гэдэг энэ дээр. За тэгээд асуусаар намайг танилцуулаад дахиад яах вэ гэж асуугаад байваа багш нь гэж хэлэхгүй шүү. Эд зүйлсээр нь энэ савн дотор ямар зүйлс байна гэдгийг асуураа ялцаад бичнэ. Ямар зүйл байна. Тэгээд энэ савнд байгаа хамгийн ихний эд зүйлс гэхэд энэ сарууд байлээ. За саруудны украин нэг ямар хурцаа гэдэг. За тэрийг авчих. Тэгээд тэр энэ сарууд чинь саранз нь татагдана гэвэл хатан зөвлөн. Хэрвээ энэ сарууд саранз нь татагдахгүй гэвэл хатан хэрэгсээ ихтэй юм гэсэн. Сараа чинь хамжтай. Гэхдээ энийг ингэж таагаад байцаа бодож санах байхгүй те. Гараад яг гоо гараараа тэмдэрч барьж үзэж болно. Гэхдээ болоод байх шаардлага байхгүй.
дахиад нөгөө гайхамшигтай нөгөө уснаас гараа нарахгүйгээр тэгээд түгээд нөгөө шинэ хүчээр гэсэн энэ гайхамшигтай сарамжийг багаад байна. Тагээд одоо яг хадмар энэ татагч гэнэ. Усны бол татагч гэнэ шатаад хэрвээ чи одоо чи ингээд сарын татсан татагс гэдэг ингээд ихтэй зүгдээд ингээд хүчин байгаа тийм үү? Энэ дээрээ яг аль дээр нь хэрвээ чиний зүг бол яатна хадмар сарын татгаа нүн байна. Ингээд зүгдээ байна. Ингээд төшиж үзээд. Хэрвээ чи ямар нэгэн дээр атаа гарсан байж байгаа шүү дээ. Татдаг юм татдаггүй гэх. За гэс өнөөдөр чи яаж чараа. Нэг ингээд босны ингээд хаа явж байгаа шүү дээ. За хадмар моцор өмнө үгүй. За ингээд шууш тэгээд нүлээ явчих. За, ерөөсөө нэг хоёр өгүүлбэр нэг өгүүлбэр татаад яг
уудлыг олсон. Ямар зүйлсийн татгалзаад ямар зүйлсийн татгалзаа юм бэ?
үлдээг биччихсэн шүү дээ. Тэгээ хүмүүс өмнө самбартаа гарна. Яг ингэж дөө бүх өсөө бүх гэж санаа нийс юм тий. За. Өшөө бичсэн байж. Цаасыг бол хүмүүсийн татдаг бөгөөд мөн цаасыг татдаггүй. Өөр сайн байна. Өөр нэг өшөө.